Орой минь залуусаа. За өнөөдөр бол нэг тийм групп интер дээр нэг сигнал бол арилжааны санаа энтер бол өгөөгүй байгаа. За яг хуу миний хувьд бол зүгээр өнөөдөр нэг $36 дансан дээр л нэг бас нэг юм туршиж үзээд явууллаа. За тэгтээ бол ерөнхийдөө бол амжилттай нийт бол $38 дансыг ямар ч хэлсэн $46 болоход нэг нугалсан. Яг хоо миний туршиж үзэж байгаа юм бас боломжийн л байгаа. Энэ л болохоор нөгөө нэг X-Ness-ийн стандарт гэдэг дээр л байгаа шүү. Тэгэхээр та бүхэнд ч гэсэн бас энэ юу бас хичээл болгон оруулнаа. Хэрхэн ингэж арилжих вэ гэдгийг тийм болохоор нөгөө баг данс гэхгүйгээр арилжиж болох юм байна шүү гэдгийг харуулах гэж байгаа шүү залуусаа. За өглөө өдөр орой минь төргий залуусаа мөн энэ амралтын өдрийн мэндийг хүргэе. За би та бүхэндээ хэлж байсанчлан өнөөдөр нэгэн индикаторын талаар оруулахаар боллоо. За энэ ямар индикатор вэ гэхээр богино хугацааны арилжаа хийдэг залуучуудад ер нь бол айгүй боломжийн хэрэгтэй индикатор байгаа. За би та бүхэндээ нэг бичлэг өмнө оруулсан байгаа. За тэр бичлэг дээр бол $38 депозитыг нэг өдөрт нэг $54 профит ашиг олсон байгаа. Тийм бичлэг оруулсан байгаа. За тэрийг бол яаж олсон бэ гэхээр би энэ индикаторыг ашиглаад тэгээд туршиж үзээд тэрийг хийсэн юм аа. За ингээд би миний хэлэх гээд байгаа зорилго бол нөгөө баг данс ч гэсэн өсдөг гэдгийг би та бүхэнд байнга хэлээд байгаа. Тийм болохоор та бүхэнд туслах үүднээс энэ хөгжлийг оруулж байна. За хэдүүлээ индикаторс дотор руу ороод за тэгээд BSS гэхээр за Venus scalping signals гэж бол гарч ирнэ. За энэ дээр хэдүүлээ даръя. За энэ дээр ингээд дарахаар ингээд ийм амар олон ингээд ийм юмнууд гарч ирнэ. Энэ одоо энэ Weekly Sub одоо Day Sub Race энтер гэж бүгдийн зааж өгсөн. За эдгээр бол биднэрт бол хэрэггүй. За одоо бид нэр индикаторын нэг хэсэг дээр нь дараад settings дотор руу ороод за одоо энэ дээр ингээ харах юм бол ингээ баахан зөвлөгдсөн юмнууд байгаа залуусаа. За эдгээр ингээ бүгдийг арилганаа одоо. Ингээд нэг үрчлэн бүгдийг арилгана. Эдгээр бол биднэрт бол хэрэггүй зүйлүүд байгаа. За та бүхэн бас сайн хараад аваарай. Биднэрт бол өөр хэсэн шидийн юм бол индикатор бол хэрэггүй. За энийг харж байна уу? За энэ хоёрыг авч үлдээд энийг за одоо ингээд нөгөө нэг баахан олон юм дотроос ч одоо ингээд энэ дөрвөл үлдэж байгаа шүү. Одоо энэ MI trend line гэл тэгээд эднэр байна. Энэ дөрвийг та бүхэн аваад үлдэхэд бол болно. За ийш мишиг орж юм сольж барих бол хэрэггүй шүү залуусаа, ямар ч хэрэг бол байхгүй. За тэгэхээр юу вэ гэхээр за ийм болноо. За энэ ингээд одоо энэ ингээд оролт гаралтын сум байна. Энэ бол moving average байна. За MI ингэж явсан байна. За энийг яаж ашиглах вэ гэхээр за энийг бол том цагаас бол эхлээд бол харж болно. Том цаг дээр бол харж болно. За энэ бол яг л адилхан нөгөө нэг кросс хийдэг. Эхлээд бол энэ ямар зарчмаар явдаг вэ гэхээр одоо энэ сум байгааз энэ бол эхлээд бол заадаг. Тэрний дараа бол одоо энэ кросс хийж одоо MI кросс хийж орж ирдэг. Тэгээд одоо арилжаар нь батлагддаг. За гэхдээ энийг бол яг том цаг дээр бол ингэж бол харагдаж байгаа. За 4 цаг дээр хэдүүлээ харъя. За 4 цаг дээр ч гэсэн бас нэг иймэрхүү байдалтай байна. За энэ бол та бүхэн том цаг дээр ямар нь баталгаатай вэ гэхээр за энэ бол ерөнхийдөө айгүй баталгаатай арилжаа гэсэн үг. Том цаг дээр бол одоо оролт гаралтын сум одоо сигнал бол эхэлж орж ирж байгаа шүү дээ. За одоо энэ ингээд унах юм байна. Унах магадaltaй болчлоо гингүүтлээ дараа нь энэ MI кросс хийж орж ирж байгаа шүү дээ. Одоо кросслоод ороод ирж байна. Кросслж орж ирээд ингэж уналтыг үзүүлсэн байна. Одоо энэ голын одоо эднэр бол хамаагүй дээ. Эднэр бол энэ арилжаанууд бол ямар ч хамаа байхгүй шүү залуусаа. Ерөнхий зөв арилжаа нь бол энэ
кросс хийсэн энэ арилжаа нь байгаа шүү. За би ерөнхий зөв нь бол энэ байгаа шүү залуусаа энэ. За энэ юуг би ногооноор тэмдэглэчихье. За чи нэрээ ялгахдахгүй байгаа тань цэнхрээр тэмдэглэх үү. За энэ бол зөв арилжаа байгаа. Энэ бол буруу арилжаа. Эдгээр бол ийм рейнж хөдөлгөөн дээр бол арилжааг бол сайн заадаг байгаа. Энэ ялангуяа энэ том цаг дээр байгаа болохоор та бүхэн ч гэсэн сайн кроссыг сайн хараарай. Ер нь бол ингэж орж ирээд кросслож орж ирээд ингээд аль бол хол тус явах тусмаа ингээд айгүй трендийг бол зааж өгч байгаа. Одоо ингээд за одоо энэ дээр бол баа ярилж бол харагдаж шүү дээ. Энэ яг ингэж кросслож орж ирж байгаагүй яг ийм арилжаа том цаг ийм арилжааг бол нэх бол хийгээд бол хэрэггүй. Ямар нь баталгаатай вэ гэдгээр яг энэ сум заалаа энэ кросслож ингэж ер нь бол том цаг дээр одоо энэ MI кросслож орж ирснийхэн дараа ер нь бол арилжаанд бол ороход бол зүггүй шүү. Ялангуяа свинг арилжаа хийдэг залуусд бол энэ нь бол ерөөхдөө хэрэгтэй. Тэгэхгүй бол бас хамаагүй одоо энэ минь одоо иймэрхүү энэ дээр яг орж олно л да. Гэхдээ бол жоохон эрсдэл өндөр байгаа шүү. Би та бүхэнд бас одоо энэ бол байна. Энэ бол маш сайхан сигнал бол орж ирсэн байна энэ дээр. Тийм байгаас та бүхэн харж байгаа. За энэ сум заалаа. За энэ унлаа гэд тэнгуүлээ давхар MI кросслоод ингээ ороод ирж байгаа. Кросслож орж ирээд угаасаа ингээ холдох тусмаа ингээд бол энэ трендийг ямар хүчтэй явах вэ гэдгийг бол зааж өгдөг байгаа шүү залуусаа. Тийм болохоор энэ дээр одоо маш сайхан сел сигналыг бол өгсөн байна. За ер нь бол та бүхэн ялангуяа том цаг дээр бол ийм кроссыг л хараарай залуусаа. Яг л энэ бол 100% баталгаатай байгаа шүү. Тэгээд том цаг дээр арилждаг залуустай бол яг энийг би анхааруулж хэлье гэсэн. Одоо энэ биш тараа. Энэ бол яг хөө эндээс кросс орж ирсэн байна. Гэхдээ бид нар ямар үед нь арилжих вэ гэхээр одоо энэ дээр сум заагаад энэ дахин кросс орж энэ бол шууд энэ бол бас эргэлзээтэй юм байна залуусаа. За энэ хараа кросс нь бол энэ дээр ороод ирсэн байгаас энэ дээр орж ирээд ингэж яваад энэ дээрээс дахин баталгаачлалт аваад явсан байна. За тэнгуүтлээ селинг кросс бол ингэж орж ирсэн байна эндээс. Ер нь бол кросслож орж ирсний дараа л ерөнхийдөө залуусаа арилжаанд бол ороорой. Гэх юм бол айл болох эрсдэл бол байгаа. За одоо энэ бол бас боломжтой хараа. Энэ дээр сум заасан одоо өмнө кросслж орж ирээд ингээд дээш өсөлтийг үзүүлсэн байна. Ер нь бол та бүхэнд бол хэлж байгаа баталгаатай нь бол иймэрхүү яг сум заагаад яг энэ тухайн үед энэ кросслж ингэж орж ирж байгаа нь ер нь айгүй баталгаатай байдаг шүү. Энэ том цаг дээр бол тухайн энэ индикаторын хувьд бол за мэдээж энэ бол том цагаараа бол ингээд уналт бол үргэлжилж явж байгаа гэдэг нь бол ингээд харагдаж байна. За одоо энэ бол та бүхэн харж байгаа шүү дээ. Энэ бол ингэж бол орж болохгүй шүү. Энэ одоо кросслж ирсэн юм байхгүйгээс тийм болохоор та кроссыг ингээд сайн хараарай. Энэ одоо энэ кросслоод одоо эндээс уналт нь ингэж орж ирэнгүүтлээ бид нар яаж байх вэ гэхээр энэ дээр одоо кросслж орж ирээд энэ дээр юу байх хэрэгтэй? Одоо оролт гаралтын одоо энэ сум байжгаад тэгээд кроссчин ингэж орж ирээд дээшгээ ингэж татаж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо энэ чинь ингээд доошоо уруудаа явцсан болохоор энэ бол ямар тийм сигналууд биш ээ гэж бол хэлье. За том цаг дээр юм байгаа. За нэг цаг дээр харъя. За нэг цаг дээр бол бас нэг иймэрхүү зааж байгаа залуусаа. Ерөнхийдөө та бүхэн бас хэлээд байгаа те. Эхлээд сум заахыг хараад дараа нь кросс орж ирэхээр нь арилжаанд орох хэрэгтэй. Тэгээд ингээд тухайн ингээд арилжаа ингээд юу н холдох тусмаа ингээд энэ трендийг бол ингээд амар хүчтэй тренд орж ирж байна гэдгийг бол харуулах хэрэгтэй. За ингээд зарим үед бол кросслоод за одоо маяа ингээд цохиж ингээд гаруулсан энэ бас айгүй боломжийн ба ярилж байгаа. Одоо энэ бол яг нөгөө нэг маяа сайхан цохоод тэгээд дэш өсөлтийг үзүүлж байгаа болохоор иймэрхүү юунд бол ороод бол хэрэг бол байхгүй. Би та бүхэндлээ хамгийн гол нь кроссо хүлээх хэрэгтэй. Кроссо хүлээснийхэн дараа бол арилжаанд орох хэрэгтэй гэдгийг бол хэлж байна. За одоо нэг цаг дээр бол одоо ингээд заагаад одоо өсөлт орж ирэх юм байна гэж заагаад одоо кросс бол орж ирсэн байна. Одоо энэ дээр бол яг энэ кандл дээр кросслоод одоо ингээд энэ өсөлт ингээ явах юм байна гэдгийг бол заасан байна. За хэдүүлгийн гол зорилго бол энэ бол биш. За хэдүүлгийн гол зорилго бол 5 болон 1 минут дээр арилжаа хийх байгаа. За
За 5 минут төр бол нэг иймэрхүү харагдаж байна. За 5 минут төр иймэрхүү харагдаж байна. За хэдүүлээгийн зорилго хамгийн чухал зорилго бол 1 минут байгаа залуусаа. 1 минут дээр богино хугацаанд те хэдэн доллар аваад гарах бидний бол сонирхол бол байгаа. За 1 минут дээр бол ингэж бол харагдаж байна. За энийг ингээд 1 минутаар ингээд томсгоод тэгэхээр энэ нөгөө нэг шар тэмдэглэгээ энэ юу энэ нь бол харагдахгүй байгаа. За одоо энэ дээр бол одоо ингэ сайхан байна. Та бүхэн ингэ харж байна уу? За кросс орж ирлээ. Одоо өсөлт ингэж явж илаа. Одоо кросс орж ирлээ. Тэгээд сум бол бас одоо эндээс ингэ уналт заах юм байна гэж заалаа. За тэгээд доошгоо ингэ уналаа. Мэдээж та бүхэн аль хүртэл яаж явах вэ гэхэд дараагийн кросс орж ирэх хүртэл бол барих хэрэгтэй. Дараагийн кросс орж ирэх хүртэл барих хэрэгтэй. За одоо энэний кросс нь бол энэ хавьяас орж ирсэн биз дээ. Одоо энэ хавьяас орж ирж байна гэдэг чинь энэ одоо ингээд өсөлт явах магадлал ингээ өндөр байна гэд тэрийг бол тэгээд бол харж. Тэгээд за эндээс бол энэ кросс бол яг тийм хүчтэй кросс биш байгаа. За яагаад тэгж ийнэ гэхээр одоо бидний энэ зааж байгаа энэ сум маань бүрийн доор заагаад одоо ийм тохиол яаж орох вэ гэхээр мэдээж хүлэн сумаа хүлэн тэгээд кросс нь бол эндээс орж ирж байна тий. Тэгэхээр энэ бол тийм нэг сайн арилжаа бол биш. Ер нь бол аль болох баталгаатай юу арилжаа бол ерөнхийдөө бол иймэрхүү. За энэ дээрээс бол бас ороход бол хэцүү л дээ. Энд чинь бас бид нэр хичнээн ингэж зааж байгаа ч гэсэн одоо яг ингээ кросслог болохоор бас нөгөө давхар нөгөө confirmation биднэрт бол өгөх ёстой индикатор маань одоо ингэж арай өөрөөр заагаад байгаа. Яг нь зарим тохиолдолд яг энэ би нэг сумаа дагаад орж үзсэн л дээ. Энэ бас боломжтой юм байна. Сумаа дагаад тэгэхээр нэг за $1 $2 бол зүгээр амархан болт юм байна. Одоо энэ сумыг дагж арилжаанд ороход бол зүгээр нэг $1 $2 50 цент. Яг хөө бүрт гэж багаар түүх хүмүүст бол энэ бол зүгээр юм байна залуусаа. Энэ бол одоо энэ чи ингэдэг байхгүй юу? Одоо ингэж явж байгаад за би удахгүй BTC дээр та бүхэнд харуулъя заа юу. За ер нь бол иймэрхүү байгаа залуусаа. Бүр юм ойролцоо бол ерөнхийдөө бол орох бол нэг бол хэрэг бол байхгүй. За энэ дээр чи одоо нэг ороод ямар ч юу байхгүй шүү дээ. За өсрөөл одоо нэг 10 pp хөдөлгөөн. Тэгэхээр яг нэг ганц $50 центтэй багаар түүдэг хүмүүст бол яг боломж юм бол байгаа. Энэ сумаа дагаж орох нь. За ер нь бол хамгийн баталгаатай нь бол ерөнхийдөө би та бүхэнд хэлээд байгаа. Яг сумд гоё цэгээс заагаад одоо иймэрхүүгээр заагаад кросс заагаад тэгээд ингээд кросслоод явахыг ингээд та бүхэнд бол кросслоод явуул хамаагүй дээр байгаа. За мэдээж бол энэ индикаторыг дагаад бол та бүхэн бол за энэ маань яаж явж ийн яаж нээж ийн гэд мэдээж бол юуг бол зургаа бол зурж явна. Одоо индикатор маань одоо ингэж зааж байгаа ч гэсэн одоо за энэ одоо инглээ за үндсэн хөдөлгөөн яаж явж байна? Үндсэн хөдөлгөөн маань одоо энэ дээр ингэж явж байна. Энэ болохоор юун дээр үндсэн хөдөлгөөн маань ингэж явж байна. За тэгэхээр мэдээж энэ дээрээс сell сигнал өгсөн байгаа шүү дээ. Тэгэд ингээ кросслцсан байгаа. За тэнгуүлээ давхар одоо энэ тренд лайна шалгаад явах хэрэгтэй. За одоо энэ дээр гэдэгт ч одоо ингээл уналтын юу сайхан ороод ирж байна. Тэгэхээр одоо энэ кросслсан энэ улаан зураас маань одоо ингээл холдоол яваад байгаа шүү дээ. Ингээл яг энэ одоо энэ кандилуудын дээгүр ингэж яваад за тэгээд ийшээгээ ингээ кросслож орж ирж байна гэдэг чинь энэ хавьяас одоо өсөлтөөр нь явах магадaltaй байгаа гэдгийг бол харуулж байна. За тэнгүүтлээ эндээс бол сум маань заагаад за ингэж явж байна. Тэгэл ерөнхий хөдөлгөөн том хөдөлгөөн нь бол ерөнхийдөө бол юу бол байна? Даун тренд байна. За зарим одоо энэ candle дээр бас ингээд энэ айгүй тодорхой бас харагдаад байх тохиолдол. Тийм болохоор ингээд та бүхэн энийг ашиглаарай. Хекин хаши гэдэг энийг ашиглаарай та бүхэн. За энийг ашиглаад гэх юм бол энэ бол нөгөө нэг энэ яадаг candle юу гэдэг яг ерөнхий уналт өсөлтийн candle-ыг ерөнхийгөр ингэж харуулдаг нөгөө голд нь ямар нэгэн жижиг сажиг юм оруулахгүйгээр энэ уналтын тренд явж байна гэхээр ингээд ингэж харуулдаг байгаа. Бас баг ерөнхийдөө энэ индикатор дээр бол ерөнхийдөө энийг бол ашиглаад явал ерөнхийдөө бол залуусаа зүгээр байгаа шүү. Энэ бол айгүй боломжтой сайхан зааж байгаас тий. Энэ дээрээс сигнал өглөө.
За тэгэнгүүтлээ энэ бол яаж ийн вэ гэхээр ерөнхий уналтыг бол зааж байгаа. Одоо энэ кэндлэр бол ерөнхий уналтыг бол харж болно. Тийм болохоор та бүхэн бас энийг ингээд ашиглаад ингээд үндсэн кэндл ш одоо энэ кэндлийг ашиглаад явбал бас энэ индикатор айгүй сайхан тохирдын шүү залуус. Одоо та бүхэн харж байгаа эсэн шидийн нөгөө нэг гол дээр ингээд эсэн шидийн хөдөлгөөн бол байхгүй байгааг. За одоо үндсэн үндсэн кэндл харахаар ингээл улаан ногоон гэл тэгэл нөгөө энэ сум нь бол ингээл айгүй их ингээд заацсан. Тэрний оронд энэ кэндлийг ингээ харах юм бол айгүй гой цэвэрхэн яг л энэ индикатортай бол айгүй таарж байгаа. Одоо энэ бол айгүй гой таарч боломжтой явж байгаа гэдэг залуус одоо энэ дэр кросслол орсон байна. Тэгэл нэг жижиг сажиг гэсэн шидийн хөдөлгөөнүүдийг жижиг сажиг нөгөө нэг юм кэндлийг бол ихэнхдээ гаргахгүй. Ерөнхий тренди кэндлүүдийг бол ингээ гаргаад бол явдаг байгаа. За энэ бол бидний яг түрүүний нөгөө зурсан тий кэндлийг бол ингээ сайхан ингээ бүгд ингээ улаанаараа ингээ байна гэдгийг нь бол харуулсан байгаа. За одоо энэ дээр бол яг нэг богино хэмжээний нэг бай хийж болох байсан. Одоо энэ би та бүхэнд хэлээд байгаа зүгээд байгаа бай. За тэгэхээр зүгээд байгаа бай хийлээ. Тэгэхээр энэ нэг 40 pp арилжаа бол байх байсан байна. За тэнгуүтлээ үндсэн хөдөлгөөн байгаа шүү дээ. Үндсэн хөдөлгөөний үндсэн индикаторын сигнал чинь бол кросс бол хийгээг байгаа. Одоо ингэж кросс энэ бол кросс ингэж кроссын бол нэг тийм сайн сигнал болоо ш. Ерөнхий одоо энэ жижиг энэний оронд одоо энэ дээр ингэ сайхан одоо оролт гаралтын зүүн маань одоо тэмдэглэгээ маань тэмдэглэж жагаад тэгээд одоо энэ дээрээс ингэ сайхан кросс хийгээд ингэ орж ирэхэд нь ингэж бол явуулж болно. За тэгээд бол мэдээж бол одоо ингэ энэ дээр бас sell сигнал ирж байна. Энэ дээрээс buy сигнал ирсэн ч гэсэн энэ маань ингэж кросслож орж ирээгүй болохоор залуусаа одоо энэ маань ингэж кросслож ингэж орж ирээгүй учраас энэ дээр бол тийм сайн бол арилжаа бол биш шүү залуусаа. Тэгэхээр энэ дээр бол тэгж бол нэг арилжаад авах хэрэг байхгүй. Бидний яг юу хүлээж байгааг бол яг энэ шиг адилхан кросс хэрэгтэй гэсэн. За одоо энэ тренд лайн маань одоо ингэж явж байгаа. За ингэж явж байгаа. За энэ одоо юу маань за buy сигналын маань одоо тэмдэглэгээ гарч ирлээ. За тэнгуүтлээ ингэж кросслож орж ирэх хэрэгтэй байхгүй. Ингэж кросслож орж ирсний дараа бид нар бол энэ бол за ерөнхийдөө бол buy арилжаанд бол ер нь зүгээр юм байна гэж бол залуусаа ингэж бол орно шүү. Одоо та бүхэн ч гэсэн ингэ сайн хараад харж байгаарай. Ер нь бол ингэ кросс юу бол маш чухал байгаа. Одоо энэ дээрээс бол яаж ийнэ гэдгийг эхлээд бол энэ дээр бол сигнал бол орж ирсэн байгаа. За энэ ингээ удахгүй өсөлт орж ирнэ гэд. За тэгээд дээшгээ энэ бол өсөлт орж ирсэн байгаа. За бас нэг 40 pp өсөлт бол орж ирсэн байна. Сумаад агаад 40 pp өсөлт орж ирээд буцаж унаад тэнгүүтлээ манай MI маань одоо энэ дээр ингэж кросслоод ингээд одоо энэ дээр давхар ингээд confirmation өчөж байгаа байхгүй юу? Давхар өгөөд энэ ингээ холдогцмоо би та бүхэнд хэлээд байгаа шүү дээ. Энэ ингээ хүчтэй тренд явах магадлал өндөр болохоор за тийм болохоор одоо нэг кросслож орж ирсэн зайнаас яг buy хийгээд үзэл да. Тэгэхэд нэг 100 гаруй pp ашигтай тий. За тиймэрхүү байх хэрэг. За тэгээд дараагийнх нь бол энд бас л за ингээ уналт орж ирэх нь гэж бол зааж байна. За энэ дээрээс баг лотоор сэлдэ гэж үтэй. За сэлдэд за мэдээж бол би та бүхэнд хэлээд байгаа тий. Энэ оролт гаралтын одоо энэ тэмдэглэгийг бас ингээ дагаж арилжууд бас боломжийн ашиг хийдэг гэдгийг одоо энэ дээр гэхэд ч одоо нэг 40 pp ч юм уу тий. Иймэрхүү бол ашиг бол хийхээр байсан. За тэгээд одоо энэ дээр бол кросс орж ирээд явсан. За ерөнхий тренди бол кросс бол явж байна. За энэ дээр бол би миний хамгийн дуртай одоо орох бол кросс бол яг энэ байгаа. За энэ тэмдэглэгээ ингээ сайхан заагаад өгч байгаа. Зааж өгөнгүүтлээ одоо эхлээд buy орлоо гэж тэмдэглэгээ заан готлаа. Кросс нь ингээ сайхан ороод ирж байгаа залуусаа ингээ. За тэгэхээр одоо энэ дээр би энэ зүүнд одоо энэ дээр buy арилжаа хүлээж агаад за ингээд кросс нь бол ингээ орж ирж байгаа. Кросслоод ингээ дараа нь ингээ явхад бол ингээ бас л нэг 40 pp арилжаа тий. Тэгэхээр одоо 0.01-ээр одоо индикатор дагаж арилжж байгаа бол залуусаа том лотоор бол ордгоо байгаа шүү. Ерөнхийдөө бол хамгийн бага лотоор би одоо тэр бичлэгийг бас давхар оруулсан байгаа. Та бүхэн хараараа тэн дээр бол яасан бэ гэхээр 0.01 0.02-оор ороод тэгээд ерөнхийдөө яг энэ индикаторыг дагаад явхаар бол айгүй ашигтай бол
ажилласан байгаа. За нэг өдрийн дотор $54 $38-ын данс $38 дансан дээр гэдэг чинь бас боломж. Яагаад боломж юм бэ гэхээр ер нь бол 100-тай 200-тай 300-тай данстай хүмүүс ч гэсэн өөрсдөө яг ингээ арилжахаараа өдөрт бол $40-50 ихэд бол айгүй хэцүү. Ер нь алдсаар байгаа таардаг шүү. Тийм болохоор яг би та бүхэнд энэ индикаторыг бол санал болгож байгаа маа. Гэхдээ бол 100% гэж бол юм бол байхгүй гэдгийг та бүхэн сайн санаарай. Мэдээж индикаторын хажуугаар үндсэн арилжааны хөдөлгөөнүүд чинь бол явагдана гэдгийг та бодоорой. За мөн энэ индикаторыг ашиглахдаа аль болох candle та бүхэн энэнгээр солиорой. Үндсэн candle хөдөлгөөнийг биш, энэ candle хөдөлгөөнийг илүү ашиглаж явах юм бол илүү их ашиг өгнө. Илүү их ашиг өгөхөөс гадна илүү их мэдээлэл, илүү их одоо та ингээ харах боломжтой гэсэн. Тэгээд одоо сумаа дагаж арилжиж болно. Эсвэл кросс хийгээд одоо энэ суман дээр чинь давхар confirmation өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгэ дагаж болно. Range хөдөлгөөн одоо иймэрхүү range хөдөлгөөнүүд байгаа үстэй. Ийм range хөдөлгөөнүүд дээр бол ерөнхийдөө бол ороход бол жоохон хэцүү байлээ. Гэхдээ бол яг нэг ганц $2 50 цент мэд юм уу тий. Одоо ингээд зулгаагаад явход бол боломж юм байгаа. Одоо за энэний хөдөлгөөн гарч ирлээ гэж энэ чинь доош ингээ 30 pip явчихж байгаа байхгүй. 30 pip чинь $3 гэсэн үг. За тэгээд дараагийнхаа юуг хүлээ. Дараагийнхан одоо энэ тэмдэглэгийг хүлээ гэдэг юм бол дараагийн сигналаа хүлээ гэдэг юм бол за энэ дээр ингээ гарч ирж байна. За энэ ингээд 17 гэдэг чинь $1 70 цент мэд ч юм уу тий. Тэгээд ингэж явж байгаа шүү залуусаа. Тийм болохоор ингээд та бүхэн бас ингээд сайхан ингээд ажиглаарай мөн аль болох confirmation аваад ерөнхийдөө арилжаанд ороорой. Давхар confirmation давхар confirmation авч арилжих юм бол бас арай илүү тий. Одоо том лотоор ороод давхар confirmation аваад том лотоор орж арилжих юм бол та бүхэн мэдж байгаа тий. Арай илүү одоо энэ мэн дээр хэд тий. Одоо ингээл доошгоо ингээл явлаа. Одоо явууллаа гэлтэхэд за дараагийн юу гарч ирэхээс өмнө штэ. Өмнө одоо явна штэ. Дараагийн одоо энэ сигналын тэмдэглэгээ гарч ирэхээс өмнө явлаа гэлтэхэд чи эндээс ингээ ороод тэгэхэд чи ингээл 170 pip ч юм уу тий. Ингээд тэгэхээр ингээд иймэрхүү бол байгаа. Тэгээд энэ индикатор бол айгүй боломжийн индикатор байгаа. Одоо ингээд сайхан кросс хийгээл ингээл ороод ирж байна. Тэгэхээр ингээл орж гараад бүр за кроссо боли би кросс хүлээж чадахгүй юм бол ингээд сайхан зүүн дээрээ энэ оролт гаралтын тэмдэглэгийн дээрээ бол ингээд та бүхэн ингээд арилжаад тий нэг баг багаар түүгээд тэгээд ингээд явж болно залуусаа. Тэгээд та бүхэн яг хэдэн минут дээр яг яаж арилжахыг би бол мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол та бүхний арилжааны одоо цаг минутыг одоо харж агаад та бүхэн арилжаанд ороорой. Одоо энэ дээр гэдэг энэ сайхан зөв ингээл одоо тэмдэглэгээ сайхан buy signal за энэ бол buy өсөлт явах юм байна гэж тэгсэн. Тэгтээ бол арай cross орж ирээгүй. Cross нь бол энэ дээрээ бол орж ирсэн. За тэгэхээр cross ингэж дээрээ ингэж орж ирж байна гэдэг чи яг шууд энийг шууд crosslоод ингээд за энэ cross явчлаа гэдээ эндээс орж ирэх юм бол за эндээс нэг 60 pip ашиг ч юм уу тий. Иймэрхүү бол байгаа шүү. Миний би тавханд хамгийн дуртай cross бол confirmation бол энэ байгаа. Одоо энэ дээр гэдэг давхар одоо кросслоод ингээ явж байгаа. За тэнгуүлээ ингээ давхар ингээ сигналын юу гарч ирж байгаа. За ингээл 50 pip орчим тий. Тийм болохоор ер нь бол та бүхэн бас баг гэлтгүй ер нь дансаа ер нь иймэрхүү аргуудаар та бүхэн сайхан өсгөөд яваарай залуусаа. Бид нэр заавал том лотоор бол арилжаанд том дансаар том лотоор бол арилжаанд бол орох бол хэрэг бол байхгүй. Ерөнхий бид нар бол баг лотоор ч гэсэн жижиг дансыг ч гэсэн өсгөөд явах болохоор өсгөөд явж чадна гэж бол үзэх хэрэгтэй. Тийм болохоор залуусаа би баг данстай байна ийм тийм гэж бол одоо сэтгэл готраад бол яах вэ тий. Дансаа шатааж болно. Гэхдээ хамгийн гол нь тухайн дансаа айл болох босгож ирэх гэж л үзэн штэ тийм штэ тий залуусаа. За энэ бол нөгөө 5 минут дээр болохоор жижиг цагууд дээр болохоор айгүй хурдан 5 хүн дээр нэг зүйлийг жижиг цагууд дээр бол айгүй хурдан нөгөө confirmation энэ төр өгдөг байгаа. Одоо crosslоод одоо энэ жижиг цаг дээр бол айгүй хурдан өгсөн байгаа. 15 дээр бол ерөнхий кросс бол эндээс орж ирэхэд тэгээд жижиг цаг дээр бол ерөнхийдөө бол төрүүлээд бол ороод ирсэн байгаа. Та бүхэн мэдж байгаа тийм жижиг цагаас том цаг үүсдэг гэдгийг.
Тийм болохоор жижиг цаг дээр аль болох арилжаарай. Тэгээд бас лото хамаагүй бити өгөөрэй залуусаа тий. Индикатор гэдэг бол бас 100% биш. Гэхдээ бол яг нэг өдөрт нэг тогтмол одоо ингээд нэг 40 долларын даасан дээр ингээл индикатор харж байгаа метагаа ингээ харж байгаа л дээш доош нь ингээл buy sell хийгээл ядахтаа энэ зүг ядахтаа одоо энэ тэмдэглэгийг тий сумыг ядахтаа харж байгаад энэгээр за энэ ингээд sell сигнал ирж шүү гэх. Тэгэл ингээл ягаад тах нэг 2 доллар 3 доллар гэл ингээл аваад яваад байх боломж байгаа шүү залуусаа. Тийм болохоор мөнгө амархан болоолдохгүй та бүхэн мэдж байгаа тий. Одоо би нэг айгуу гоё жишээ авъя. За та одоо forex-ээр 1 доллар 2 доллар олоход танд бага санагдчих магадгүй залуусаа. Гэхдээ нэг зүйл байгаа. За та явж байгаад газар ингээ явж ийс одоо ингээ гадуур ингээ явж ийсэн чинь гинт ингээ газар ингээ 2 доллар хитчихвэл та юу гэж бодгоо. Та мэдээж амар баярлаа шүү давна үстэй. Яг тийм сэтгэлгээгээр л та бүхэн ингээ жижиг дансан дээр залуусаа арилжаарай. Тэгэхгүй бол за энэ жижиг данс юм ч байна. Одоо хизээ өсөх яах ийх ёстой өсөх гэж л ганц 2 доллар түүх гэж сталаймэ гэж бол залуусаа бол бодох бол хэрэг бол байхгүй. Яг миний саяны жишээг та бүхэн аваад тэгээд бодоод үзээрэй. Та одоо за ингээл өдөрт ингээл та одоо ингээл чарт харж бол дээш доош нь болгосоор байгаа л 50 доллар хийчлээ гэж бодъё залуусаа. 50 доллар хийцэн та. Тэгээд 50 долларыг хийчээ танд мэдээж бол боломжийг санагдаж штэ. Гэхдээ та газраас явж байгаа 50 доллар олох юм бол тэр сэтгэл хөдлөл ямар байх вэ? Тэр хөдөлгөөн ямар байх вэ гэдгийг сайн бодор. За 50 гэлтгүй 10 доллар та явж байгаад алхаж байгаад одоо энэ тэндээс олоход ямар байдаг вэ гэдгийг та бүхэн сайн бодоорой залуусаа. Тийм болохоор баг гэлтгүй залуусаа ингээд мөнгөө ингээд түгээл яваад идэхэд чи одоо таны данс чи одоо ингээд өсөн шүү дээ. Одоо манай нэг найз бол байдаг. За тэр бол яаж арилждгвэ гэхээр за нэг 10-20 долларын дансан дээр арилждаг. Тэгээд 20 долларын дансаа нэг 2 өдөрт чинь одоо сая чи ялаа 20 долларын дансыг чи 2 өдөрт 130-40 гаргах зөв өдөрт одоо хэдэн доллар игээд байгаа юм бэ? Өчигдөр 20 доллартай байхад өчигдөр орой гэхэд 80 доллар молроо олцсон. Тэгээ 100 муу гаргацсан. Заримдаа тэр чинь 2 өдөрт бараг 160 доллар олцсон явж байгаа. Тэр яаж арилждаг вэ гэхээр бас л түүдэг. Ерөөсө жижигээр түгээл би та бүхэнтээс бичлэгийнхээ ард оруулан заяа жижигээр түгээл. Тэгээ нөгөө жижиг гэлтгөө ингээд түүхээр чинь тэд нар чинь ингээд одоо данс өсөлтийг бол аягүй дэмжин штэ. 1 доллар гэлтгөө 1 доллараар 10 авахд 10 доллар 50 центээр 10 авахд 5 доллар гэдэг шиг тийм ээ. Хамгийн гол нь биднэрт тусалж байгаа зүйл бол одоо энэ индикаторууд байна. Миний одоо энэ аргаар яасан энэ индикатор байна. Тэгээд мэдээж ингээ хажуугаар нь тренд лайнаа зурж үзэн бас ингэн тэгин за энэ бүр болохгүй бол одоо бүр одоо ингээ зарим залуучууд маань одоо ингээ чарт дээр ингээ сайжилж чадахгүй залуучуудад бол индикаторыг ингээ харж агаад хэдэн доллар аваад гар тэгээд түүгээд бай гэх юм бол ингээ таниадаас ингээ хурдан өснөө гэдгийг та бүхэнд хэлье. За залуусаа өнөөдрийн хичээлийг ингээд энэ хүргээд дуусгая. За баяртай.